Сайн байцгаана уу? Би одоо хичээлдээ явж байна. 6:31 минут болж байна. Өнөөдөр сургуулийнхаа орчинг харуулж байна. Одоо энд 6:31 минут болж байна. Тэгэхээр ер нь бол эрт тэгээд багш нараасаа бичлэг хийж болох уу гэж асуусан чинь өглөө хүүхдэд ирэхээс өмнө эсвэл хүүхдэд таарсны дараа бүр орой хийсэн. Би тэгэхээр өглөөгөө нь сонгочлоо ер нь. За одоо манай сургууль тэнд харагдаж байна. Яг энэ хажуудтай юм гоё парктай. Энэ парк дээр тэгээд нөгөө спорт, PDHP гэж заримдаа хийдэг. Тийм л байна да. Одоо энэ замаар ялхсараад очино. Тэгээ бичлэгээ эхлүүлэн дээ. За одоо нар мандж байна. Нар мандахаас өмнө босоод ирсэн юм байна. Сайн л байна да тий. Нар мандахаас өмнө босдог бол яадаг ч үлээ дээ. Тийм ээ. За. Сургууль дээр ирж байна. Тэр харагдаж байна манай сургууль. За сургууль дээр өрөөд ирлээ. Одоо яг хаалгаар нь орлоо. За. Энэ ингээд баг сургууль байна. Энэ байна. Ингээд баг сургууль нэлээд том. Би нөгөө талд нь гарч байгаа зүйл одоо тэгэхгүй шатал харагдаад байна. Баг сургууль нь бол ингээд хоёр талтайгаа хоёулаа 3 давхар. Тэгээд энэ харагдаж байгаагаар одоо ер нь өнгөцгөн харагдана. Дараа нь би гой бүр яг нэг бүрсэл явна. Хин ч алга хүн угаасаа байхгүй ашгүй хүн ч алга байна. За. Энэ саксны талбай тэр цаана дахиад нэг саксны талбай гэж чинь. Тэр тоглоомын талбай байна тэр. За одоо энэ байна. Энэ манай баг сургууль байна. Ийм чимэглэл бэмгэлтэй. Тэн дээр санал их байдаг ер нь бол тэр цаана шороотой үзүүлэхтэй хэсэг байна. Зарим хэсэг нь хуурамч зүлэг гэхдээ ер нь хуурамч зүлэг гэсэн гоё харагдаж байгаа нөгөө болохоор. Энэ саксны талбай дээр нөгөө нэг ланч ресес буюу завсарлагаагаараа хүүхдүүд их ажиллагаа хийдэг. Ер нь тэгэл саксны тэмцээн их болно дөө. Ийм гоё хоёр саксны талбайтай юм чинь болгон зүг байлгүй дээ те. Энэ дахиад сандал ширээ байна. Тэр хогийн савн байна. За. Би өнөөдөр багшийн төвшөөрөл авсан ч гэсэн манай багш ирээгүй байж магадгүй. Тийм болохоор би гоё science lab map руу оруулж чадахгүй баг. Тэгээд ийм одоо нөгөөтг чинь холоос ингэж харагдана. Манай номын сан тэр дээр байдаг. Тэр 3 давхарт байдаг. Баг сургууль нь за дунд сургууль руугаа орё одоо. Хяал их агсан талбай. Энэ хардаа нэр энэ хамгийн гоё юм шүү. Хүүхдүүд ингээд ланч ресесээр тоглож явах Австрали ер нь их нартай шүү. Нартай ахгүй юу ер нь л. Тэгээ тэрийг нарнаас хамгаалж ийм сарвч маягийн юм хийдэг. Гэтэ ингээ гоё цэвэрхэн харагдаж байгаа шүү ер нь л. Ми буу аюу их хөдөлж байгаа бах ер нь бол. Гэтэ яах вэ гайгүй шүү тий. Ингээд хогийсаа болоод одоо тэр манай гуанц буюу кантин харагдаж байна. За гуанц нэр ирлээ. Тэр амар гоё юм шиг. Та нар өнөрлж чаддаг байсан ялгаа. Өнөрлөхгүй юу? Айгуу гоё юм шиг. За тэгээд одоо дунд сургууль маань энэ шүү дээ. Дунд сургуулийнхаа тэтгэгч нар одоо энэ ингээд манай дунд сургууль нийтдээ 13 хүн өрөөтэй. Санийх 13 дугаар өрөө байлаа. 13 дугаар айгүй том тэгээд ийм хоёр хаалгатай. Ингээд энэ voice treaty truth гэх нөгөө нэг уугуул хүмүүс Австралийн уугуул хүмүүсийн тухай уугуул хүмүүсийн эрхийг хамгаалсан байдлаар нэг юм хийсэн байгаа саяхан. Би тэрийг олдлоо байгаа. Энэ 12 дугаар өрөө ихтэй өрөөнийх нь ангийн хараг. Өрөөнийх нь дугаар налга. Тэгэл тэр 11 дугаар өрөө ер нь өрөөнүүд нэмэрхүү. Тэгэл цаашаа мангар бол өрөө байгаа. Энэ хардаа бас нэг чухал юм байгаа. Монголд болохоор миний мэдх юм бол миний санахаар бол бүх багш нар нэг өрөөнд байдаг. Яг бүх багш нар нэг өрөөнд байгаад байдаг. Энд болохоор багш нар нь зарим нь одоо түүх нийгмийн багш нар нь ингээд тэр багш нарын өрөөнд science буюу шинжлэх ухааны төрлийн багш нарын өрөөнд
Тэгээд багш нарыгаа өөр сургууль хуваарлцсан байдаг. Тийм болохоор нэг том өрөө эхлэхгүй зүгээр нэг энгийн анги шиг өрөөг анги болгоо ашиглаж болно гэсэн. Энэ хаалгыг хаачиж цааталт 0 тэгээд бас евроор гарцсан. Саксны болохоор. Тэгээд энэ өрөөнүүд тэнд бас нөгөө сандалчин явж байна. Энэ хамгийн гоё юм миний хувьд бол. Монголд ч ус цэвэршүүлэгч гээд давхар болгонд нэг байдаг байхгүй юу? Энэ болохоор ингээд бүхлээрээ ийм урт юм. Энэ нэг нь хоёр дахь нь болохоор тийм шууд амаараа ууж болдог. Шууд зүгээр амаараа ууж болдог. Тонгоогоо л амаараа уучна гэсэн. Ийшээ ингээд 0 байгаа. Ер нь бол зөндөө олон 0 байдаг. Тэр гой зураг байна тэр хардаа. Ер нь ингээд арга хэмжээ болоод тэрнээрээ гоё ханаа ингэж зургаар чимэглэн гэхдээ ханаа бол удаагүй. Зураг зураад тэрийг хан дээр тавьсан. За. Science lab байна. Science lab бихаа урталт ингээд дөрвөн журмаа тавьсан. Энд дээр одоо нэг шинжлэх одоо химийн баг төхөөрөмжүүд янз бүрийн зөндөө байдаг хүүхдүүд бүгд ингээд хэрвээ багшаас зөвшөөрөл авах юм бол онгорхоо. Тэгээд онгож ороод нөө туршлага хийх боломжтой. Дахиад өөр зураг байна. Always was always will be. Боёо угол хүмүүсийн үргэлж шинд байсаар ирсэн дахиад үргэлж байх ч болно гэсэн үг. Энэ манай зургийн өрөө байна. Хоо цонхонд нь жаахан завсар байна. Хартаа ийм амар. Би зураг нэг удаа хийжсэн. Тэгээд жаахан уйдгартай сандаа би болцсон байхгүй юу? Шинэ нөгөө нэг сонгох хичээлээр би нэг удаа зураг сонгож үзсэн. Тэгсэн чинь энэ бол жаахан уйдгартай юм бэл зураг зураас байгаа гэдэг болохоор энэ болохоор нөгөө нэг хоолны хичээл хоол хийх хичээл гэсэн үг ерөнхийдөө бол энэ дотор нь хоолны хангамжууд, хоол хийх хэрэгслүүд, кофений машин, смуутиний машин, янз бүрийн машин байдаг. Тэр хардаа нэг багш нарын өрөө гэрэлтэй бас. Энэ болохоор математикийн багш нарын өрөө. Математик болон PDH-ийн багш нарын өрөө. Нэг математикийн багш ирчиж. Тэгээд энэ дахиад өөр нэг юм тэр үндсэн ланчийнхаа талбаараа орох хэсэг байна. Айгуугаа нэг бороо орсон ч гэсэн наатан нордоггүй. Норсон ч гэсэн нөгөө нэг хурдан шингэждэг болохоор тийм байна. Тэгээд энэ senior study гэдэг энэ 12 дугаар ангид миний өмнө хэлснээр болохоор Монголд 20 хичээл, Австралид 8 хичээл байгаа гэсэн шүү дээ. Тэр чинь 9 сарда нийтдээ 8. Ер нь бол 8 хичээл. 11 12-т 6 хичээл болчдөг. Яагаад гэвэл ингээд Монголынхоор бол ерөнхий яашин шалгалтыг тийм шалгалтыг мэдээж энд байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд яг тэр шалгалтыг 12 дугаар ангийнх нь өгдөг. Тэгээд яг тэр шалгалтын бэлтгэлийн номыг хаваад үзсэн чинь үнэхээр хүндэрдэм байлээ. Тэгэхээр ер нь бол 1-р ангиасаа 9-р анги хүртэл зүгээр сайхан амраагаад ингээд хичээлийг ойлгуулад үндсэн суурийг сайн тавьж өгөөд 10, 11, 12-т үндсэн гол юмаа бүр ингээд яг тэр хүмүүний сонгосон мэрэгчлэлтэнд тохируулаад тэр тохирсон хичээлүүдийг гүнзгийрүүлээд өгчтэй байлээ. Заавал 20 хичээл үзэхийн оронд 6 хичээл үздэг болчихсон юм байлээ. Тэр 6 хичээлийн нэг л хичээл заавал сонгох хичээл. Бусад 5-ыг тэр хүүхд өөрөө сонгох хэрэгтэй. Тэр нэг заавал үзэх хэрэгтэй хичээл нь англи хэл. За, миний түрүүний яриадсан усуудаг хэсэг байна. Энэ усуудаг хэсэг дээр ингээд дараа л хүн амаа очивол уучихна. Одоо нөгөө нэг өглөө өртөө болохоор хүмүүс ингээд цэвэрлэгч нар гэж хэлжүүл нь ер нь бол хогоо цэвэрлээд хэрэг арчиж байж гин. Одоо ингээд бас л нэг өрөөгөр явж гин да. Төрөний хөрөөний хаалган дээр би очиж нэлээд зогссон шүү дээ. 12 дугаар ангийн юм яриад эхэлсэн. 12 дугаар ангийнхан тийм өндөр хүнд хичээлтэй байдаг болохоор хитгэн хичээлтэй мөртлөө тэр хитгэн хичээл мангар болон мангар их гүнзгий байдаг болохоор ингээд тусдаа 2 өрөөтэй тэр өрөөндөө ингээд free period буюу цонхтой цаг зэрэг хичээлтэй байж байдаг. Цонхтой цаг гэж байхгүй зүгээр л
хичээлгүй бүр угаасаа ямар ч цаанаас нь хичээлийн хуваард хичээл заагаагүй үед тийм хичээл ордог. Тийм өрөөнд суудаг байхгүй юу? Одоо энэ бас сургуулийн том арга хэмжээ том биш зүгээр нөгөө нэг тусдаа 9-р ангийнхан бүхлээрээ орж ирдэг тийм арга хэмжээ болохоор л ийм том өрөөнд тийм. Түүнээс биш энгийн өрөөнд л чихэн байгаа. Манай нөгөө нэг баг сургуульч бусад төрөд ирлээ. Энд англи хэлний багш нарын өрөө. Энэ анги нь харагдаж байна уу? Харагдаж шүү дээ. Энэ нэг анги нь ер нь бол ийм байдаг, ийм жижигхэн. Дандаа багаараа суудаг. Багаараа суудаггүй ширээ ер нь бол байхгүй. Hi, Miss. You been fitness? No, Oh. obviously. Өөр сургуулиудын намынсан ер нь нэлээд том байдаг. Бүр ерөөсөө их сургуулийн намынсан шиг тийм том байдаг байхгүй юу? Нацаг дөржин намынсан шиг л ер нь л тийм. Монголд бол нацаг дөржин намынсан шиг тийм том намынсантай байдаг. За буцаа сахисныхаа талбай төрөөд ирлээ. Гоё байна. Хин ч ирээг байна одоо болтол. Машины замаас хол нь хамгийн гол нь машины замаас хол болохоор машины дуу сонсогдохгүй, сигнал сонсогдохгүй. Тэгээ дээрээс манай энэ хавьд ер нь бол дэлгүүр маш ховор. Тийм болохоор хүүхдүүд хичээлээ таслана гэж байхгүй. Тийм. Хичээлээ таслаад дэлгүүр рүү гүүн гэж байхгүй. Таслах ч биш ер нь тасарлагаанаар сургуулийн орчноос ямарч гарах боломжгүй. Анги болгон ийм цонхтой болохоор захирал нөгөө нэг хүмүүс талдаа цонхтой, нөгөө талдаа харин цонхгүй. Тийм болохоор гадагшаа сарнихгүй тэгсэн мөртлөө дотгошоогоо захирал ингээд хажуугаар нь өнгөрж яхад зүгээр хараад энэ хүүхдүүд ямар хичээлээ хийж ин яаж оролцож ин гэдэг байхгүй юу. Энэ шатрын юм хөлгөнүүд нь тэр байна. Ийм тэнсмэс, ширний тэнс, тэр бас өөр нэг тоглоомын хэлбэр байна. Гуравдугаар гараад ирлээ. За. Одоо лайбраригийн хаалган орох байх шүү дээ. Yay! Тэгээд ийм номнуудтай. Энэ номнуудыг ингээд хүснээрээ аваад энэ анги дотор л үзэж болно. Хятад ном. Манай номын сан ч угаасаа хятад хүн байдаг болохоор хятад ном их байна. Зэн мьюзик руу. Энийг л их үзэх гэсэн юм да. Тэр төгөлдөр ороод жинхэнэ төгөлдөр ортой болчих. Төгөлдөр оргоо байсан байхгүй юу? Тэгээд тэр харж байгаа ч маш олон гитар. Энийг дөвөөнийг тоглох боломжтой шиг үгүйсээ тоглох гэж байдаг.
Энэ болохоор баг сургуулийнх нь хөгжмөр байна. Бас хэдэн гитартай, бөмбөртэй. Зөвшөөрлөө сайенсийн лабд ороод ирсэн байна. Айгүй цорогч юм. Гэхдээ гоё. Yes, би ороод ирлээ. Ийм олон гоожнууд энэ нөгөө нэг сайн мэдэхгүй нь яасан яагаад хэрэгэлдэг гэдгийг энэ дотор хараа. Янз бүрийн амьтнууд. Монголд яг ийм юмнууд байдаг. Гэхдээ мангар нууц өдрөдөг. Хүүхдийн туршилт ингээд тавьсан байна. Дээргүүр нэм юмнууд байна. Тэгэл нөгөө дүрм шиг юмнууд. Хүүхдүүд энэ дээр бол багаар суухгүй байна. Бусад нөгөө сайенсийн өрөөнд болохоор багаар суудаг. За энэ одоо сайенсийн экод тэмцэл бэлэн үү? Харахад бэлэн би ерөөс өөр газар дээр харуулаад. Гоё яваас. Энэс одоо би ингээд ороод ирсэн. Хэрэв би туршилт хийж байгаа бол багштай хамт байх гэсэн. Одоо багш намайг зүгээр бишиг ингэсэн болохоор оруулаад ирсэн байна. Тэгээ хартаа. Би Монгол аян мартчихжээ эднэрийн. Гэхдээ яах вэ? Хэмжээс цэлгэн дээр юулуур колб мэдхгүй. Тэгээд энэ ерөөс нэрээ санаж өгөхгүй байна. Гэхдээ яах вэ? Юу ч гэсэн энэ за сая бол дандаа шилэн хэмжээс цэлгэн юм байсан. Одоо энд юу юм бэ? Энэ дээр болохоор 3 юуны юу лээ. Тэгээд тэр хуруу шилний тавиур тэр хуруу шил халуун малуун үед нь барьдаг юм баг шүү. Хавч хуруу шилний хавчаар гэдэгсэн юм чинь. За одоо энд байна. Бас нөгөө гоожур чинь тэгээд тэр хард нөгөө гоожурны чинь дооронд тэнд арцаадаг юм. Яасан тэгээд бүх гоожур тэр нь бас газын юм. Эднийг тэгэл тавьдаг да. Нэр үнэхээр мартчихжээ. Энэ гоожур сувнер байж магадгүй гэж магадгүй гэхдээ энэ гоожур. Би бол энэ газыг асах зөвшөөрлөө ягаад гэвэл би туршилт хийвэл их хөвгт болохоор. За энэ хуруу шилний гоожур гэдэг юм. Ямар хэмбэ те? Би ч гэсэн Монгол хуруу шил хагалцсан. Хуруу шил яг нэг юм энэ тэр үнэхээр их зүрмийн доор туршилт хийдэг байсан шүү. Тэгэхээр тэр нь нэг талын зөв юм шүү. Гэт би утгагүй гоё бичлэг хийдэг төхөөрөмж авнаа. Тэгчил би танаас бүр гоё үзүүлдэг болсон. За барих бичлэгүүдээс одоо болохоор би зөвхөн гараа оруулж байгаа харна их гоё. Бичсэн хаа. Өрөөнд болохоор зөвшөөрөлтөө хүн оруулж байна нэ. Энэ угаасаа бараг цааш таагүй. Цааш таа. Энэ хүүхдийн туршилт хийж байгаа юм байна. Хамгийн чухал юм нь энд анги бүх анги болгонд ийм ухаалаг самбар өгдөг. Тэгээд бас ийм маркертай самбар. Шохоотой биш. Тэгэхээр нөгөө нэгдүгээр багш нарын шохооноос хордохгүй. Ер нь бол Монгол багш нарын гарыг хараа бүр шохоотойгоо ингээд дууралдсан юм хуурай мохоо нэртэй байдаг шүү дээ. Бас нөгөө нэг самбар ашигладаг алчуур мохоо нэртэй болсон. Тэгэхээр энэ болохоор хамгийн гоё шийдэлж бодож байна. Тэр болохоор ер нь хүүхдүүдтэй бичлэг үзүүлэх одоо сайенс дээр чинь жишээ туршилтыг ингээд жишээ нь одоо натрийг устдаа ингэж холилдуулахад натр чинь үнэхээр ийм реактив болохоор натрийг чинь сургуулийн орчинд нөгөө нэг туршилт үзэж болохгүй шүү дээ. Жишээ нь юм тиймэрхүү үнэхээр маш олон тийм туршилтууд байдгаас ер нь тиймэрхүү юмнуудыг үзүүлж болно. Нэр одоо би agriculture буюу нөгөө нэг хөдөө аж ахуйн хэсэг рүү орж ирж байна. Хөдөө аж ахуйн хэсэг болохоор ингээл хэрэг мэрэг болоо за.
Хардаа ийм дахиад авахгүй хардаа хоолой үлээгээд дэжсэн юм шиг над дээр хүрээд ирж байна. Би хөдөө аж ахуй идэггүй болохоор сайн ямар хоол мол идэх юм мэдэхгүй. Тэгээд юм ус. Гоёгоос дахиад ирж. Би Монгол дахиад ер нь бол нилээ. Дахиад хараа аюу их баярлалаа ус. Хоо шуваа ингээд. За тэгэл энэ төмсний юм хон баг. Энд дэр би ерөнхийдөө бол хөдөө аж ахуйд сурдаггүй болохоор яг аль ургамал нь аль хэдийн мэдэхгүй байна. Гэхдээ энд бол маш олон юу байдаг гэсэн. Нөгөө нэг идэж болдог төмсний ногоонуудын ургамлууд нь нөгөө нэг дээд хэсэг нь байдаг гэсэн. Тэгэл чинь айгүй том. Энд дэр ингээл хөдөө аж ахуй нөгөө дахиад намайг дагаал яваад байна. Хөдөө аж ахуйн хэсэг нь ингээл ийм том. Энэ бас ямар нэг юм тарьчих шиг байна. Тэгээд цэцэг байна. Ихтэй ер нь цэцэг биш. Ургамал чухал ургамал байгаа хөө. Би хөдөө аж ахуйг сурдаг хүүхдээс ярилцлага авна гэж бодож байгаа. Яхан дараагийн хавтагийг спойлаад өгчлөө. Гэхдээ яах вэ? Та нар угаасаа би ихэнх хичээлүүдийнхаа агуулгыг ингэж ярьж өгч тусгаад тэгээд гоё for fun видеонуудаа оруулах эхнээ заяа. Гэхдээ одоо хамгийн гол нь хичээлүүдийнхаа агуулгыг оруулах юм. Тэгээд бас ингээд яг сургуулийн орчин, сургуультай холбоотой юм ээ. Намайг дагаал. Хөөхөн идэх юм байсан бол өгшөөр гэх санаа шүү дээ. Би өөрөө ч идэх юмгүй юм шиг байна за. За тэгээд ер нь бол одоо ингэж болчихлоо дөө. Чигсэн. Шалт энийг энэ. Гэтэ яг хаа энэ удаагийн влог яг уйдгартай байсан ч гэсэн хүрхэндээ хүрүүл яг ийм сонирхолтой. Үнэхээр гоё угаас хин тэгэл тийм дахиад сургууль дээр хичээгээд байж тийм үстэй. Монголын нөхцөлд яг нөгөө нэг хүүтэн болохоор дахиад чих боломжгүй л баг. Гэхдээ ядаж өхөрч юм бэ. Гэхдээ ер нь бол тийм ээ. Гоё сайенс дээр бол тийм Монголд бол хийм дээр тийм олон гоё юмнууд байдаг ч гэсэн хүүхдэд тийм ч олон хүртээмжтэй байдаггүй гэж би боддог. Тэгээ ер нь тэгэл болчлоо.